Сайн байцгаана уу. Өнөөдөр Эртний Монголын оюуныг нэгж оюун түлхүүр сургаалаас авч үзье. Дээд лам 3 эрдэнэт итгэм үү? Эртний богд Чингисийн зохиосон шатрыг өчүүхэн сануулахын учир. Эзэд хааттан олныг хураа гэхүүл өглөгөө өг. Осолдолгүй явъя гэхүүл түшмэдээ өрг. Авгаа хүчээ ихэтгий гэвэл цэргээ асар. Уудам сул жаргая гэвэл ивэ хичээ. Өдөр явсан явдлыг шөн шүүхтэн. Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун. Олны дотор үгээ бэхэл. Ганцаараа суухад сэтгэлээ шинжил. Олон хүнтэй найран зохилдож ер авах гээхийн ялгалыг шинжилэн мэд. Их багын санааг асууж нэгтгэн егвтгэлгүй сэтгэлийн угаас барьж шашин амьтны тусын тулд шимтэн хамаг амьтны ганц хөвгүүн мэт асарч эцэг мэт сургаж их мэт тэжээ. Засаг цаазыг номын ёсоор барьж олон амьтныг жаргаланд зохиож төрөл төрөстөө ин хамарт хүргэх тун. Үздэл үннээр явагчдыг үргэлж өргөж хөгжөөх тун. Үнэхээр гэмт хүнийг гисгэ хатан хөвгүүн албат нарыг адилхан сурга. Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт хичээн бүтээж явбаас төрийн бамбаа дайсны хуйг адил. Ер биеийн амрыг үл харан бусдын үүлээс үл уйдан явбаас дээдсийн явдалд ойр гэх, асархын урьд айлгах, албаттайгаа атгах тэмцэх, ах дүүтэйгээ хэрүүл үүсгэх, дэмий холын үгэнд хүнтэй ханилан эвдрэх, дэрэгдэх хүнийг дэнсэлгэн зовоох, төрөл төрөстөө үл амраах, төр цаазаас үл айх, муу хүний үгэнд орох, сайн хүний үгийг үл итгэх, ширүүн үгээр дайсныг хураах, хорт сэтгэлээр хамгийн хашраах тэргүүтнийг төвчих тун. Тойн хүний хамаг эрдмийн дотор нэгүүлсгүй сэтгэлнэн эрдэм, хаа хүний 35 эрдмийн дотор хайрлах сэтгэлнэн эрдэм, хатан хүний 15 эрдмийн дотор сайхан айл нэн эрдэм, түшмэл хүний 9 эрдмийн дотор төвшин сэтгэлнэн эрдэм, той хүний хамаг эрдмийг төгс сурвч дотроо нэгүүлсэх сэтгэлгүй бол тоошгүй эрдэмтэй боловч тун тусгүй. Хаан хүн хамаг эрхийг төгсөвч хайрлах сэтгэл үгүй болоос хамагт аргагүй хөнгөн болмой. Хатан хүн хамаг сайхныг төгсөвч айл муутай болвоос харин торхимдөө буцаж муу болноо. Түшмэл хүний 9 эрдмийг төгсөвч төвшин сайн сэтгэлгүй болвоос хорт чон мэт чигшигдэхийн тулд төв сэтгэлийн ийг хичээх тун. Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах, барс мэт ноёдыг эрвэс мэт түшмэд дагах, эрвэс мэт ноёдыг чон мэт түшмэд дагах, чон мэт ноёдыг үнэг мэт түшмэд дагах тул хамагт зовлон болмой. Ер хүн сайн сайхан үг, үнэн үг, шударга явдлыг хичээн сурагтан өндөр их заяатныг үзэн ядвал өөрийн амны хишиг зайлах, өнчин хүний жаргалыг хөнөөвөөс өөрийн хэв шиг эвдрэх, үнэн тус хүргэгчдийг муулваас тэнгэрт үл таалах, үздэл муулсан хүнийг аргадваас үл бүтэх, үзмэгч яаран бүү магт түргэн зуур ханилсан нөхөртөө яаран бүү уурал, үргэлж ханилж тэнсэн мэд, нэгэнт учирсан хойно яаран бүү цуцар, итгэсэн хойно үгээ бүү нуу. Итгэлгүй хүнд ямагт зүрхний үгийг бүү хэл, муу хүний үгэнд бүү ор, эм хүний үгийг бүү даг, хөвгүүн ба боолоор бүү мэдвэл, хартай хүнтэй үг бүү зөвл, олон хүний зөвшсөнийг бүү эвд, хэлэнцэт үйлд бүү шун, буянтай үйлд бүү саатгий, үнэхээр зүтгэсэн ардын урмыг өчүүхэн юманд бүү шантал, үзмэгц яар магтаад учралдаа ханилж гайхуулаад удалгүй хэрэлдэн саналаад даруй буцааж инээлтэн наадам хий явагч хүн үздэл муу ард мөний тул үтэр түүнээс зайл, дээрэнгүй омог сэтгэлийг барьж
Дими мо бие гайхуулаад дээдсийн ёсоор загнагч танхаа ард ичих мэт түүнээс түргэн зайл хилэн ихтийг аргаар өнгөрүүл хилэн цэгтийг номоортдог төрөл төрснөө тэтгэж яв бас бүх их хүчтэй болох төр ёсыг төв шударга дагаж яв бас хүнд их нэртэй болох